Сайн байцгаана уу? Намайг Батүлзий гэдгээ. Би сувилагч мэрэгчлээ. Сандар мэд эмнэлгийн эмч Алтан уягийн ээж нь байна. Насаа хэтэрхээр хүний нүүрний арьс аяндаа унжаад аягүй муухай болдгийм байна. Тэгээд хүүмэн одоо удахгүй тохиолдох сувилагч нарын баярыг тохиолдуулаад ээжтэй нүүр өргөх мэс засал хийлгэж өгөх болсонд маш их баяртай байгаа шүү. Баярлалаа хүүдээ. Сандар мэд эмнэлгийн сайхан эмчнэрээр мэс засал хийлгэснийхаа дараа та нартай дахин уулзъя би. За тэгэхээр хоёулаа нөгөө түрүүн ярьсанчлаа. Зөвхөн ярьсантлын суларчсан байна. Гэхдээ зөвхнийхээ хангалаа хоёулаа дараагаар нь хийхээр болсон. За тэгэхээр ерөнхийдөө нийтдээ нүүр унжаа сулраад ирэхээр энэ хамар уруулын ховил үүсэж байгаа юм. Дээрээс нь уруул доошоо дагаад жавжиг ингээд дагаад ховил үүсэж байгаа юм. Мөн энэ эрүүн доор ингээд болцоогоод идэг. Бас хүзүү маань сулраад үргэлжлэхэд эхэлдэг. Тэгэхээр хоёулаа хаалганы дараа ерөнхийдөө бүтэн нүүр өрүүлэлт хийгдсийн дараа яах вэ гэхээр тасаа харж байгаа. Гэж нийтдээ дэшегээ өргөгдөж ирнэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн сайн, маш их сайн татагддаг хэсэг бол энэ эрүүний доор байгаа хэсгүүд тгийг хоёр гууз авч нэмээд энэ чихний урд өвчлөө нэлээ олон тоотой, дээрээс нь маш гүн байгаад байгаа юм. Тэгээд хүлүүний арьсантай нэлэнхүүдээ дэшээ татагдаж нүүр бүтэн өргөгдөж ирнэ гэсэн үг. За тэгээд энэ идэл хаалганы идэл нэлийн сайн явагдаад ирсэн дараа нь хоёулаа зөвхөн хаалганд орох нэ. За болтон дууссан юм уу? За Батүлзий бол дууссан. За өдөө өнди. За ээжийн яаж юм? Шахан ямаргүй байна гэж. Өнөөдөр хаалганы дараах 3 хоног хэргийдээ шах шүүс байхгүй, хам хавдаг байхгүй маш гоё байгаа. Тийм маргаашаас иргэдэг баг өнжөөд ирсэн ч бол нүүдэл зөөр байхгүй гэж байна их чинь болтын цаг хийгээд зогссон. Ашгүй. За баярлалаа. Одоо чи хэд онцож байгаа вэ? Өнөөдөр 3 хоног байна. 3 онцож байна. За зөөр юу нэж? Ямар зөөр болтостай болсон тийм. Өөр энэ эрүүний эндээс юм онцож болсон юм шүү дээ. Эрүүний эндээс хоньяас энэ хүзүүний эднэр хөт бүгд 100% дээш татагдсан юм байна. Сэтгэл маш гоё өндөр. Маш их баярлалаа. Зүгээр. За хүүгийнхаа энэ баг хамт олонд маш их баярлалаа. Сандар мэд эмнэлгийн сайхан залуу эмчнэр үнэхээр чадварлаг мундаг эмчнэр байна. Бүгдэнд нь их гэлаж баярлж шүү их чинь.